Тэр ангида онц сурдахтан байсан хэдий ч 8 сартаа жирэмсэн байсан бөгөөд ангийнхныхаа шүүмжилсэн гайхширсан харцыг огтхонч тоосонгүй. Хүүхдийнх нь эцэг яг сая түүний хажуугаар зөрөөд өнгөрсөн тэр хөвгүн байлаа. Түүний царайд хүүтэн хөндөй гайхамжгүй байдлаас өөр юу ч илэрсэнгүй. Яг тэр үед түүний харц шинээр шилжиж ирсэн сурагч охин дээр гинт тусав. Ганцхан харах төдийдэх тэр дараагийн олзоо хэдийнээ сонгожээ. Тийм ээ. Тэр бол сатаны охин Нано байлаа. Эхний бүлгийн үе явдалтай яг ижилтнээр Нано дахин нэгэн сургуульд чинь сурагч болон ирсэн бөгөөд тэр даруй сургуулийн хамгийн өөдгүй, хамгийн хорон муу хүнийг анилсан юм. Өнөө хөвгүн ч мөн Наног аль хэдийнэ өөр эрхийнхөө бай болгохоор шийдсэн байлаа. Сайн сэтгэл ширээний найз нь түнд энэ хөвгүүдээс хол байхыг сануулсан анхааруул. Учир нь Жак гэх тэр хөвгүн бол сургуулийн захирлын ганц хүү байжээ. Тэр аль хэдийнэ 10 гаруй охиныг жирэмсэн болгочиход дараа нь тэднийг ямар ч өршөөдгүйгээр хайдаг нэгэн байв. Жинхэнэ анчин үргэлж олзны дүрээр гарч ирдэг хуйлтай. Өдийн завсарчгааны цаг гэхэд тэр аль хэдийнэ Жакийн төвөрт орчихсон байлаа. Тэд эхний өдрөөл үерхэж эхлэв. Жакийг хэдэн өдрийн дотор Наног өөрийн болгож дүнгөхийг тааж ангийнхан нь бүр мөрийцөө дамжив. Энэ үед жирэмсэн Лиза Наног дараагийн хохирогч нь болов хэмээн санаа зовнин Эйлплэр анхааруул. If you think you're a victim, that's what you'll be. Гэвч санаанд оромгүйгээр тэд 3 дахь өдрөөл эцсийн хязгаарыг дав. Зорилгодоо хүрснийхээ дараа Жак бүгдийн нүдэн дээр өөрийн ялалтай гайхуулв. Түүнд ердөө 3 өдөр, 3 цаг, 33 минут л зарцуулагдчихэ. Энэ нь түүний өмнөх амжилтаа дахин эвдсэн хэрэг байсан тул хүн бүр хэнийхэн таамаг хамгийн дөхсөн болохыг шалгахаар мөрийн цааснуудаа гаргаж ирцгээв. Зарим нь 8 өдөр, зарим нь 5 өдөр гэж таамагласан байлаа. Бүгдийнх нь таамаглал нэлээд дөхсөн байсан ч нэг ч хүн яг таг зүг таасангүй. Яг энэ үед Нано гарч ирлээ. Гэрээр нэгэн жижиг цаас авч чангаар уншив. Цаасан дээрх тоо яг 3 өдөр, 3 цаг, 33 минут гэсэнтэй цавдаарсан бөгөөд уг мөрийг тавьсан хүн нь өөр хинч биш. Нано өөрөө байж таарав. Энэ бүхнийг сонссон ангийнхан нь бүгд цочролд орлоо. Яг тэр үед Жак орж ирэв. Look here, you just got played. Үйл явдал гинтийн эргэлт хийхэн дэр. Төдийлөн бодлогогүй. Эрүүл мэндийн үзлэгийн үеэр Жак буюу эрэгтэй хүн өөрөө ямар нэгэн байдлаар жирэмсэн болчихсон болохоо олж мэджээ. Үүний дараа